За яг нарийн дээр ярих юм бол 6 жилээс дээшээ хамт амьдарч байгаа эмэгтэйчүүд нөхрөө дэвчиж амьдарч байгаа. Эрэгтэй хүн энийг мэддэггүй. Эрэгтэй хүн одоо намайг хайрлж гин гэж одоо их тэнэгтнэ. Эрэгтэй хүний баруун тарих ажилдгүй шүү дээ. Ер нь бол эрэгтэй хүн номоор л ухаантай болно гэхээс болохгүй. Тэгэхээр тэр дэвчээрийг үл хэрэгтэй шүү дээ. 60 та ухаан орж 60 хэдэн хүн гэдэг чинь нөгөө энэ миний гэрүүлгээд байгаа хүн чинь намайг дэвчиж амьдарсан байна гэдгийг ойлгоод өнгөрч байгаа. Дэвчих биш боломж yok. Тэгтэл бодлоо хэлхэ болно, хулгай хийхэ болно. Ямар ч байсан давуу тал үзүүл их бий. Харцаагүй. Тэр эмэгтэй хүн нэг эрэгтэй хүн насаар үнэнч байна гэж байхгүй. Энийг хүссэн хүсээгүй та ойлго. Үнэн тийм таатай биш. Бүх юм таныхаар явна гэж байхгүй. Эмэгтэй хүнгүй эрэгтэй хүн оршиж чадахгүй. Тийм. Тэгээд эрэгтэй хүнгүй ч гэсэн эмэгтэй хүн оршоод ирнэ бас л хэцүү байх та тийм ээ. Чадж байгаа. Эдгээр тэгэж бодоод байдیں۔ Тэгээд 40 гарчаад тэрнээс гів гэнт ингэж боддог байхгүй юу. Тэгээд хэрвээ эрэгтэй хүнгүй харин жаргаж байгаа. Тэрийг мэддэггүй. Тэгээд мэдүүлэх гэж яах юм. Эрэгтэй хүнд хэцүү болно. Тэгээд тэр хэцүү биш байхын тулд над маягасаа сал гэсэн үг. Одоо тогтолцоог одоо энэ хорвоогийн жам гэхүү одоо тогтолцоо гэж ярих уу? Энэ гармоны юм шүү дээ, тэ. Энэ гармоны эвдэх гэдэг байгаа юм биш үү? Гармон эвдэхдэггүй. Эрэгтэй хүн улам бүтээлч болно. Эрэгтэй хүн ер нь бол тэгэл энэ сексийн сэдэлтээр л хүний санаанд оромгүй энэ их олон амжилтуудыг хийж байгаа шүү дээ. Эртэл тэр. Эмэгтэйчүүдэд таалагдах гал. Тэгээд ингээ боддоо олон эмэгтэйчүүд чамайг мундаг шүү. Эмэгтэйчүүдээс гардаг үг нь тэр шүү дээ. Тэгж ярьдаг эрэгтэй хүн хуурхан. Миний найз мундаг шүү. Их л дотны найз чинь бас их зөв хүн тэгж байна. Эмэгтэй хүнээс ердийн гарч байна. Түүгээр их гоё хүнд урам өгдөг. Эрэгтэй хүн урмаар амьдардаг. Тэр дотор эмэгтэй хүний дүнлэгээр. Тэгэхээр чадваргүй юм муухай эмэгтэй гэсэн ойлголт энэ ертөнцид байхгүй. Түүнийг муухай болгосон эрэгтэй хүн гэж бий. Монгол шоде радио 88.3